Ачуур тэл хатгаа авсан хоёр дахьтай танилцъя. За яг одоо миний сууж байгаа шот бол байгалийн чулуун шат. За ер нь бол энэ хаус бүхэлдээ л юм байгалийн энергиэр дүүрэн гэж хэлж болно. Урдан цэцэг гүнтэй, хойдолтой дахиад уул ой моднууд нь ойрхон. Энэ бол хамгийн ихний хүүхдийн өрөө урагшаа харсан цонхтой маш дулаахан. За тэгээд энэ байрлагын ерөнхийдөө бүхэлдээ барьсан материал дандаа Европын холбооны стандарт хангасан герман материалууд юм байлээ. Энэ миний хамгийн дуртай өрөө. Чил рүү ингээд нэрлэлсэн урдаа шууд том voidтай. Мэдээж мастер өрөө болон үүдэндээ closetтэй байдаг. Дээрээс нь шилэн дээврийн шийдэлтэй юм блэ. Тэгэхээр орой бол од хараад, дэш хараад унтна гэсэн үг. Угаалгын өрөө гэх юм бол дахиад дэш шилэн дээврийн шийдэлтэй хоёр хаалгатай. Аль ч өрөөргөө ингээд сэлгээ гарчиж болно гэсэн үг. Хэдүүлээ одоо балкон руу гарцгаая. За балкон дээр суугаад хоошоо гоё уул хараад, үзүнч хараад байж болно. Хажуу талаар нь дээрээс нь террас руу гарчна. Террас нь 120 м квадрат, үзмжийн хувьд үнэхээр nice. Ачуурт хил атхны бусад айлууд нь энийг гоё зүлэгжүүлээд жакуз, бассейн хийсэн байгаа мөлий. Ер нь бол эндээ суугаад орой найзуудтайгаа гоё бассейнд очиж болно гэсэн үг. За хэдүүлээ одоо нэг сонирхолтой өрөөтэй танилцсан. Түрүүний орж ирсний цаатлын хаалгаар харах юм бол secret room гэж байгаа. За энд гоё бясалгаж болно, эсвэл мейкапын өрөө хийж болно, ажлын өрөө хийж болно. Шууд мастер унтлахын өрөөгөөр ороод гарчна. Ханы хувьд юм бол тэгээд хаагдчихдаг учраас secret гэдэг. За энэ хотгоны хувьд гэх юм бол гэр бүлэрээ ая тухтай, байгальтай ойрхон, байгалийн энерги аваад амьдрахад хамгийн таатай.